За арчилсан хувьсгалаас хойш зах зээлийн эдийн засгт шилжсэн цаг үеэс хойш монголчуудын бас итгэл мөрөөдлийг бадраас нэгэн үйл явдал те бидний хүүхэд байхад болсон үйл явдал бол Монгол улсын анхны ерөнхийлөгч очирот Монгол улс газрын тостой боллоо гэдэг дээлийнхаа ингэрт мэлаагаад байж зогсож исэн тэр цаг мөч байдаг. Тэгээд тухайн цаг үед монголчуудад юу бодогдож исэн бэ гэхлээр бид бол ийм газрын тосны нөөцтэй ерөн цаашдын одоо бас эдийн засгийн хөгжил их дардан замаар явах юм байна. Монгол улс дараагийн Азийн бар улс болох юм байна гэсэн тийм мөрөөдөл байсан. За тэгээ гэвч одоо ингээ 30 хэдэн жилийн туршид газрын тосны салбар бас тийм агцтай хөгжил гарсангүй. Өнгөрсөн хугацаанд манай улс бол ердөө 12 сая тонн газрын тос олборлсон байна. За тэгээд сүүлийн үеийн одоо бас монголчуудын мөрөөдөл бол энэ шатхууныхаа үйлдвэрийг байгуулах, өөрсдөө одоо энэ эрчим хүчний дээ одоо шатхууны хараат байдлаасаа гарах гэсэн мөрөөдөл байгаа. 2015 онд энтхийн ерөнхийлөгч Монгол улсад айлчилж ирсэн. 1 тэрбум $, зээлийн асуудал анх тухайн үед яригдсан. 2017 онд энэ 1 тэрбум $, энтхийн зээлийг бол энэ газрын тосны үйлдвэр барьж байгуулах ажил зориулъя гэдэг шийдвэр гарсан. За тэгээ 2021 онд газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль хүртэл гэж гарч ирсэн. За энэ жил бид нар 2026 онд бас энэ газрын тосны үйлдвэрийн зээлтэй холбоотой зээлийн ашиглалтыг төсвөөс бас гаргах юм тусгайлсан хууль батлаад өглөө. Өөрөөр хэлбэл энэ ийм шатхууны үйлдвэртэй болчих газрын тосны салбараа босгочих гэдэг ирмэлзэл бол маш ихээр байгаад байна. Харамсалтай нь бас өртөг их өндөр байна, хугацаа маш тодорхойгүй байна. Газрын тос боловсруулах үйлдвэр дээр анх тэр 1 тэрбум $, гэж хэлсэн бол одоо 1.7 их найд 7 тэрбум. Тэгээ энэ ч одоо хэд 6 их найд төгрөг те. За хин хоолой барьсан бас 1 их найд төгрөг орчим уу. За тэгээд одоо өнөөдрийн орж ирж байгаа энэ бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой татврын үр төлбөр актуудыг засгийн газар одоо өөрсдийнхөө төлбөрт суудгаж авнаа буюу одоо тэр актуудыг хүчингү болгоно гэдэг штеп. За эн чинь болохоор нийт өртөг нь 762 тэрбум. Тэгэхээр энэ газрын тосны зохицолборын маань өртөг нь бол одоогороо 8 их найд орчим болчиход байна. За тэгээд яг энэ тоонуудаа та бүхэн маань тодруулалт одоо би сая зүгээр яг байгаа мэдээллийнхаа нээлттэй мэдээллийн хүрээнд л юм тоо хэлээ. Өнөөдөр энэ хууль батлагдсанаар Монгол улс 762 тэрбум одоо нөгөө акт төлбөрүүдээсээ бол татгалзаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ 762 тэрбумыг хэдэн жилийн төсвийн хугацаанд хойшлол одоо суутгаж тооцох юм бэ бүтээгдэхүүн хуваах гэрээндээ. Тэгээд улсын төсөвт бол энэ газрын тосны салбараас бол 230-аас 300 тэрбум төгрөг жил бүр төвлөрч ирсэн гэж байна. Тэгэхээр энэ төлбөрт ямар өөрчлөлтүүд орох юм бэ? Татврын орлогот бол ямар өөрчлөлт гарах вэ гэдэг асуудал. За татвар биш бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олж байгаа орлогот ямар өөрчлөлт гарах вэ гэдэг асуулт. За тэгээд энэ Петрочайнагийн гэрээ бол дуусж байгаа гэж ойлгож байгаа. За тэгээд бид нар энэ удаадаа буулт хийгээд тэгээд дараа нь гэрээгээ шинжлэхдээ ер нь яг ямар нөхцлөөр шинжлэх юм бэ? Ямар нөхцлөөр одоо айлтай тохирж байгаа юм бэ? Ямар шийдэл байна гэдэгт дээр бас яг тодорхой хариулт авъя. Тэгэхгүй бол одоо нөгөө манай маш их өндөр өртгөөр бариад байгаа газрын тосны зохицолборчин болохоор бас түүхийн эдийн нөөц баталгаагүй гэдэг байгаа шүү дээ. Тэг өнгөрсөн хугацаанд бид нар 17 оноос хойш явсаар нь байгаад одоо энэ асуудлуудаа бас яагаад шийдэхгүй энэ он удаан жил явцсан юм бэ? Тэгээ одоо хамгийн эцсийн мөчөд одоо гинт ингээд юм за одоо энэ нөгөө түүхийн эдийнхээ асуудлыг одоо яриа. За анх хоёрсад хариулъя. За Петрочайна компани ашиглалтын хугацаа 2032 оны 12 сарын 6-нд дуусна. Доншен компани 2031 оны 7 сарын 5-нд дуусна. За дахин сунгах хүсэлт гаргасан тохиолдолд 5 жилээр 2 удаа сунгад 10 жил. За тэгээд гол талбай маань 32 онд дуусна. За энэ үед гэрээ шинжлэх нөхцөлөө өөрчлөх асуудлыг яригдана гэсэн үг. За тэгээд энэ ганц газрын тос биш ээ. Бид нар үнэхээр газрын хуур элементтэй байж ашиглаж чадахгүй байна. Дотроо 100% хангах болцоотой бордооны нөөц фосфоритын ортой байж ашиглаж чадахгүй байна. Уулуурхад хамгийн их шаардлагатай тесрэх бодисоо үйлдвэрлэх нөөцтэй байж ашиглаж чадахгүй байна.
За мөн одоо бэлэн ашиглалтанд бэлэн болсон 200 тонн алттай байхад бид нар ашиглаж чадахгүй л хэврээл байна. Бага нөөцөө ашиглаж чадахгүй. Учир шалтгаан ард түмний нэрвэрсэн байгууллага хөдөлгөөнүүд нэрээс нь хууль эрх зүйн ойлгомжгүй байдал давхардсан байдлууд. Үнэхээр та яагаад 30 жил, 35 жил болоод байхад энийг хийж чадсангүй гэж. Хөрөнгө нь ороод хайгуул нэмэгдээд олборлолчин сая 400 мянган хүрч ирсэн. За тэгээ манайх яасан. За одоо сая 400 хүрээд ирлээ. Одоо бид нар татвар тавь мөнгө олж авъя гээл хуулийн өөрчлөлт дайрсан. Үр дагавар унсаар угаад өнөөдөр 200 мянган тонн руу буутсан. Хэрвээ энэ сая 400 мянган тонноор олборлолтондоо буцаад хүрэхэд энэ тавьсан асуудал 1 жилийн дотор суудхан тосол дуусчих асуудал байхгүй. Боломж байгаад байдаг, үйлдвэр маань баригдаад байдаг, түүхийдийнхэн геологи эрэл хайгуул шин талбаанд хөрөнгө оруулагчийг урах хэрэгтэй байдаг. Гэвч бидний байгаа байдал юм эрх зүйн орчингоо тогтворгүй болгоод хөрөнгө оруулагчтай үндсэндээ амлсан одоо хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн бах гэрээгээ зөрчөөд ингээд ирсэн байдал байдаг. Тэгээ энийг л засах хэрэгтэй. Цаг алдсан. Маш олон зүйл дээр алдаж байна шүү дээ. Газрын ховор дээр алдаж байна, алтан дээр алдаж байна, бордоон дээр алдаж байна, эсэргүүцс дээр алдаж байна, газрын тосон дээр алдаж байна. Эний цаа чин дандаа 100 тэрбумын гадаад экспорт, импорт яваад байна шүү дээ. Тэгээ дотоодоо хийх ёстой газрын тосон дээр бид нийлээд улс төрчлгүйгээр бүгд одоо хамтраад эний ард гарах ёстой. Монголд нөөц байгаа нь тодорхой байна шүү дээ. Газрын тосны нөөц байна, боломж байна, ирээдүй байна. Эрх зүйн орчингод янзлаад өгвөл хөрөнгө оруулалтууд орж ирэх боломж нээгдэх гээд байдаг. Бид нийтээ хатуурхацсан 30 жил харлаа. Нэг ч хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй. Анхны 91 оны гэрэн дээр тулгуурлаа нэг 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээ жоохон нефтэ олборлсон. Энэ дээр хуулийн маргаан үүсгэсэн эрх зүйн орчин өөрчлөөд ингээд өөртөө хорлцчихсан юм байдалтай сууж байна. Тэр энийгээ засааж янзлаад За жаргалан гишүүн тодруулж асууя. За нэгдүгээрт энэ 762 тэрбум төгрөгийн өр төлбөртэй холбоотой төсвийн нөлөөлөл нь ямар байх вэ гэдэг тодорхой асуулт хариулсан. Үүн дээр бас сангийн яам нэмээд хариулж өгөхийг хүсье. Тэгээ миний хэлээд байгаа юм яг тэр байхгүй да. Энэ анх энэ газрын тосны үйлдвэр барина гэж 17 оноос хойш явсан үе үеийн ерөнхий сайд нар Монгол Ардын намаа сонгогдсон ерөнхий сайд нар шоуддаг. За одоо энэ жил ашиглалтанд орох гэж байна, энэ жил ашиглалтанд орох гэж байна гэж яваад байдаг. Одоо ингээд 9 дэх жилдээ явж байгаа. Тэр хугацаанд та бүхэн маань бүгдээрээ засаг барьж ийлээ. Тэгээ одоо ингээд энийг хуралч гэсэндээ над газрын тосны үйлдвэрийн чинь бүх талаараа дэмжиж дандаа ийм одоо стандарт бус яг наад төсөлчин зориулсан бусад одоо тогтолцооноос гаргасан энэ зээлийн ашиглалт гэж энэ өнөөдрийн орж ирж байгаа энэ үр төлбөртэй холбоотой асуудлыг бас зохицуулах энэ хууль гэл бүгдийг шийдэж өгöd байгаа шүү дээ. Тэгээд хизээ ашиглалтанд орох юм бэ? Яг тодорхой тэр өдөр судраа хэлэлтэй. Хизээ ашиглалтанд орохын тэр түүх. За дамжны мсал хариулъя. Дараад нь сангийн хамт төсөвтэй холбоотой асуудал дээр санжидууд дарга бэлдэж байгаарай. Аж үйлдвэрийн соёлын сайд дамжны хариулъя. Тэгэхээр энэ газрын тосны үйлдвэр дээр хэдүүлээ нэг юмыг ойлгох ёстой байгаамаа. Нэгдүгээрт бүгд найрамд тэнцвэг болсон ерөнхий сайд айлчилж ирээд 1 тэрбум долларын хөнгөлөлтөө зээлгүй юунд хийх вэ гэж асуусан юм бэл. Тэгэхээр 1 тэрбум долларыг газрын тосны үйлдвэрт хийя гэж шийдсэн. Тэр үед тэзүү байгаагүй. Тэзүүгийн хийгээд дууссан чинь 1.7 тэрбум болсон. Ийм л юм бэл. Анхнаасаа 1 тэрбумд гэж байгаагүй. Нэг. Хоёрдугаарт зээлийн батлаад ингээд явсан чинь яг барилгын ажил бол 19 онд л эхэлсэн юм билээ шүү дээ жаргалан гишүүнэ. Шийдэхгүй явсаар хагаад. Ингээд тэгээд ковид гарсан. Тэгээ одоо 2 жил ажиллана. Үндэ бол яг барилгын ажил 3 жил явж байгаа. EPC 4 гэдэг 4-р багц ажил нь 25 онд гэрээнд байгуулагдаад ажил нь одоо дөнгөж эхэлж байна. 28 онд ашиглалтанд орно. Ажил маш идэвхтэй яваа. Та нартай их баярлж байгаа шүү. Сүүд гадаад зээлийн ашиглалтын хуулийг бас ойлгож баталж өгсөн. Ажлын тоон хэмжээ нэмэгдээд, санхүүжилт нь нэмэгдээд яваад байгаа юм. Тэр баримтууд нь бүгд байгаа шүү дээ. За сангийн хариулъя. За сангийн амсанжидорч гишүүний асуултанд хариулъя. За баялагын өгөөжийг хүртэх бол хэд хэдэн хувилбар байдаг. За улс орнуудад хэрэгжилж байгаа гэрээнүүд. За яг энэ хувилбар бол яаж юм гэхээр бүтээгдэхүүнээ олборлсон бүтээгдэхүүнээ гаргаж ирээд
За энэ хэсгээр нь болохоор зарлага агаад энэ хэсгийг танах аваад энэ хэсгийг манах аваад тэгээ дээр нь роялти үг яч гэдэг юм ийм байдлаар гарчиж бүтээгдэхүүн дэр гэсэн үг. Гэтэл одоо манай хоёр энэ зөрчил үүсчээд байгаа нь болохоор ашгаас нь авдаг буюу зарлага дооцож гаргасны дараа орлогоо дооцсны дараа ашгаас нь дотор авдаг энэ зүйлөө хоёр зөрчил гарчаад байгаа. Тэгээ компани болохоор өөрөө бол юу гэж хэлээд байна гэхээр та нар Монголын төр байгуулсан гэрээгээ бариачаал гэдэг юм асуулт үүсэж байна. За бид бол энийг ажлын хэсгээр ярьж хагаад за ямар байдлаар шийдэж болох вэ гэхээр нэгэнт одоо манах дотрын байгууллага дотроо ногдуулсан чинь энэ авах ёстой актын төлбөрүүдэд дотроо авъя. За энэ авсан төлбөрүүдээ нөгөө талд бол бүтээгдэхүүн уух гэрээнд нь тооч судгаал гэдэг зүйл ярьж байгаа. За хуулийг нарийн үзэх юм бол тэр дотроо бол За Санжид Орсаар гүйцэг хариулчих. 4. Тэгээд хуулийг та үзэх юм бол хууль дээр ингэчихэд байгаа. Татварын яг ерөнхий хууль дээр болон тэр дагж байгаа хуулиуд дээр юу гэж заасан байна гэхээр жил болгоны төсвийн тухай хуулиар зохицуулна гэчихэд байгаа. Тэгэхээр бол тухайн жилд нь одоо үсчихэд байгаа тэр 700 гаруй тэрбум төгрөгийг жишээ нь 27 оны төсвөдөр бид нар яаж орж ирэх вэ гэхээр за 200 тэрбум байх нь 300 тэрбум төгрөгийг нь одоо бид нар татварын актаа одоо авъя. За энийгээ болохоор бүтээгдэхүүн уух гэрээний одоо тэр тохиролцсон одоо гэрээний зүйлдэд нөхөн нь одоо төлөвлөе. Судахя гэдэг ийм байдлаар бол хуулийн төсөл орж ирчихэд байгаа. Тэгэхээр бол жил болгоны төсвөр орж ирнэ. Тооцоол бол 3 жил орчим үргэлжлэх болов гэж бодод байгаа. За нэгдүг нь энэ. Хоёр дахь нь бол одоо энэ үргэлжилж байгаа хугацаанд дахиад нөгөө нэгэнт акт тавьсан юм чинь дахиад үргэлжлээд дотрын байгууллага нь акт тавиад байж магадгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхин тулд энэ гэрээг бол бид нар бол дахиж акт тавихгүй байхаар тооцоод олон улсын гэрээтэй одоо тэрийг зөвөрлөе гэдэг байдлаар бол бас адилтхан үзэх байдлаар бол бас хуулийн залт орж. За зочин танилцуулъя.